Dow Jones шинэ all time high-да хүрсэн 507 өнөөдөр өглөө pre-market дээр байна. Шинэ all time high. Өмнөх all time high хизээ бэ гэх юм бол яг энэ Америк, Иран, Израилийн дайн эхэлж байх үед 505 хүрсэн, тэрнээс хойш ерөөхдөө нав сунаад тэгээ буцаага босч ирээд тэгээд та ингэ харж байгаа юм бол энийг заавал гурвалжингаар зурх юм хэрэггүй. Бас юутай тусдаар атж байгаа юм бэ гэвэл cup and handle. Тэгээд cup and handle таад мэдж байгаа юм бол ёроолноосоо амнаасаа тэг хоёр дахин өсөх потенциалтай. Тэгээд ер нь бол Dow Jones тэг 500 тэг энэ DIA ETF 540 550 хүртэл явах потенциалтай юм шиг харагдаж байна. Dow Jones Index өөрөө 54 55 мянга руу явах магадaltaй юм шиг харагдаад эхэлж байна. За QQQ хараад үзэх юм бол та харж байна тэг энэ нэг сарын үеэр оройцогтой хүрээд тэрнээс хойш жоохон correction ороод тэгээд ер нь бол зүгээр тийм пуужин шиг ингээд дэше явсан. Одоо sideways consolidation явж байгаа. Энийг ерөөхдөө бас flag mаягаар харж болно. Тэгээд хэдүүлээ жоохон цаг хугацаагаар ухраад харж үзэх юм бол өнгөрсөн жил Donald Trump-аас болж хэдтийн худалдааны дайнаас болж ерөөхдөө яг адилхан юм гараад ирсэн. Энэ бол нөгөө Dow Jones-ийн юутай айгүй адилхан харагдаж байгаа. Тийм. Одоо энэ болж байгаа процесстэй жоохон адилхан харагдаж байна. Тэгээд ер нь бол эндээ бас нэг тийм flag үүсээ тэгээ ингээд QQQ Nasdaq юу исэн бэ гэх юм бол аажмаараа ингээд дэшээ явсан. Ер нь ингээ хараад үзэх юм бол техник талаас bullish харагдаад эхэлж байна, тийм. Энэ бүх юм тэгээд энд одоо яах магадaltaй юм бэ гэх юм бол дэшээ явах магадaltaй тийм учраас хэдүүлээ өнөөдрөөс ахуулаад баг хуваар Nasdaq дээрээ long position хийж байгаа шүү. Та ингээд portfolio update-ийг сайн хараад үзээрэй. За, нөлөөлж байгаа хувьцаануудын нэг нь юу юм бэ гэх юм бол энэ ARM корпорацийн хувьцаа зах зээлийн үнэлгээ одоо 317 тэрбум доллар хүрсэн. Хэдүүлээ тийм 140 хэдэн доллар дээр энэ хаваар юу ярьж исэн бэ гэх юм бол flag үсээд энэ sideways consolidation тэгээ дэше явах магадaltaй юм байна гэд тэгээ дэше явсан. За тэгээ хэдүүлээ энэ хаваар баг зэргийн ашиг авсан. Тэгээд sideways consolidation үргэлжлээд тэгээд дахиад нэг flag үсээд тэгээд 3 хоногийн өмнө хэдүүлээ энэ хаваар дахиад нэг long position хийсэн. Тэрнээс хойш та ингэ харж байна. Бид нэр орсноос хойш ARM-ийн хувьцаа дахиад 30% өссөн. Тэгээд та баяр хүргэе сайхан нэг жижигхэн 5 дахь өдрийн бэлэг. Тэгээ энэ өдөр хэдүүлээ ARM-ийн хувьцаа тодорхой хэмжээгээр зараад ашиг авч байгаа шүү. Тийм учраас энэ арилжаануудаа биелүүлээрэй. За өөр хувьцаа хэдүүлээ харах хэвээр саяхан бас хэдүүлээ микроны хувьцаа энэ доогор ингээд авсан 700 хэд 600 хэд дээр 500 хэд дээр авсан ер нь одоо буцаад өсөж जैन 760 750 дээр байна. Тэгдүүлээ ингээд харцгаа энэ бас нэг flag үүсгэх байна уугүй юу хэдүүлээ харцгаа. Тэг ингээд технологийн салбар ингээд тэр чигтээ харахаараа өшөө өсгөх байгаа юм шиг байна. Тэгээ энэ химлэн ухааны бүүм улам эрчтэй болоод байна. Маш олон компаниуд энэ химлэн ухааны компани руугаа дотоодын үйл ажиллагаа руу нэвтрүүлээд ах шиг энэ нь бол яг нэг 150 жилийн өмнө 170 жилийн өмнөх энэ төмөр зам тийм тухайн сонирхолтой төмөр зам гэдэг юм байна. Бас өндөр түвшний технологи байсан. Тэрнтэй адилхан юм болоод байна. Тийм учраас хэдүүлээ Strait of Hormuz-ийн маргаан тийм технологийн салбарын хөвсгөл аль алин дээр жоохон баланстай хандах хэрэгтэй. Өмнө нь бол баланстай хандаагүй байсан болохоор энэ бол миний алдаа тийм. Хэдүүлээ жоохон ашигасаа хоцорсон. Тэр алдааг давтаж болохгүй тийм учраас ороо хэдүүлээ засаад тэгээ хүнчлөө бэлдээд тэрэндээ бэлэн байя гэж ярьж байна. За бусдаараа бол AMD-ийн хувьцаа бас flag хийж ин гэхдээ AMD-ийн хувьцаа авснаасаа илүү ер нь бол энэ Nvidia-ийн хувьцаа хэдүүл авах хэрэгтэй юм шиг надад санагдаж байна. Гэхдээ өнөөдөр хэдүүлээ Nvidia дээр баг зэргийн одоо ашиг авч байгаа ингээ хараад үзэх юм бол амар сайн тайлан танилцуулсан гэвч ерөөхдөө хувьцаа нь өсөхгүй байна. Тэгээ хүмүүс ерөөхдөө тэ Nvidia дээр нэг өндөр ач холбогдол өгөхгүй байна. Тэгээд жоохон буураад эхлэхээр хэдүүлээ харцгаая ер нь бол Nvidia-ийн хувьцаа дахиад нэмэн шүү. За илүү гой харагдаж байгаа хувьцаануудын нэг нь аль нь бэ гэх юм бол Microsoft тэгээд энэ ер нь бол аюу гой цэвэрхэн flag үсээд байна. 50-day moving average дээгүүр гарцсан өөрийнхөө чипээ үйлдвэрлэж байгаа софтверийн борлуулалтанд дайчгүй тэгээд ойролцоогоо 60 хоногийн дараа 70 хоногийн дараа тайлангаад санилцуулна. Тэгээ энэ sideways consolidation
өргөжлөх тусам дээшээ муу доошо хөдөлгөөн илүү хурц болно. Гэхдээ ер нь бол үйл ажиллагаанд дэжгүй орлого нь бас өндөр. Тэгээд Meta компани дээр бас яг адилхан өмнө ярьжсэн нэлээд савлгаатай хөдөлдөг хувьцаа тий. Гэхдээ Meta корпорац миний хувьд бол энэ Magnificent 7 Mag 7 компани дунд хамгийн хямдхны нэг нь тийм учраас хэдүүлээ энэ уналтаараа 2 удаа Facebook-ийн хувьцаа нэмсэн, Oracle-ыг бас нэмсэн. Тэгээд буцаага зүгээр зах зээл энэ хоёр компани дээр нэг сүртэй айхгүйгаараа AI ер нь бол Facebook-ыг аюу сайн нөлөөлж байгаа сурчлагаа зар тийм видео контент хүргэлт нь илүү өндөр чанартай илүү нөлөөтэй болж байгаа. Нэмээд энэс болж Microsoft тийм Facebook энэ 7 хоногт бараг 6,000 ажилтныг халж байгаа. Хэрэггүй. Тэгээ хүний нөөцөөс нэлээд олон хүмүүсийг алж байгаа яа гэх юм бол энэ хөвлөхийн нэг илүү бүтээмжтэй хяналттай хийж чадж байгаа. Яг хоо өдөр ажил байр алж байгаа хүмүүсийн хувьд бол харамсалтай. Гэхдээ хувьцаа эзэмшиж байгаа хүний зүгээс бол энэ айгу гоё. Яг гэх юм бол ашиг нэмэгдэж байгаа. Тэр чөлөөтэй болсон мөнгөөрөө хувьцаагаа эргүүлээ худалдаж авч болно. Ногдол ашиг зарлж болно. Эсвэл шинэ инновац технологийн дэвшлэн хөрөнгө олт хийж болно. За тэгээд манай VPG бас яг адилхан flag хийгээд байх шиг байна. Гэхдээ хэдүүлээ энэ дээр болгоомжтой нэг сүртэй ихийг аваагүй American Superconductor Corp бол тийм жоохон consolidate хийж байгаа. Гэхдээ хэдүүлээ энэ Fibonacci-г хараад үзэх юм бол бас хурц хөдөлгөөн хийх магадaltaй. Тэгээ ингээд 63 руу хүрч чадах юм бол тий өргөжүүлээ эндээ жоохон завсрал авах юм бол Fibonacci 1 руу бүтэн явах потенциал байгаа. За Forge Power Solutions IPO хийлээ явлаа. Тэгээ sideways consolidation fake out тэгээд ер нь бол зүгээр зурааш ингээд дэш явж байгаа борлуулалт нь бас дэжгүй тэгээ энэ дээр маяглаган байхгүй бид баярлал явж байгаа. За Suncor Energy тэ эндээ бас flag хийж ах шиг байна. Тэгэхээр нэг сонирхолтой юм юу юм бэ гэвэл энэ заавч одоо энэ техник дүр зураг гэсэн юм байгаа. Эний дагуу хөдлөх ёстой юм юусоо байхгүй. Гэхдээ хэдүүлээ ингээд нефтийг ингээ хараад үзэх юм бол тийм ээ. US oil ингээ хараад үзэх юм бол за энэ channel бас байгаа. Гэхдээ энийг айрлаа. Ер нь бол Head and Shoulders ерөнхийдөө худлаалцсан тий sideways consolidation болж байна. Brent хараад үзэх юм бол өнөөдөр маргааш 97 хоногт хугарлын цэг ascending triangle байха болоод тэгээ магадгүй энэ тий sideways consolidation болох магадaltaй. Тэгээд энэ ямар дүр зураг харж байна гэх юм бол ингээд bullish тий яагаад гэх юм бол тренд нь бол up higher low. Гэхдээ энд юу харж байна гэх юм бол энэ хагасаа бүтэнсээр Америкчууд Иран руу дайрах үгүй юу? Магадaltaй. Гэхдээ багасаар явж байгаа. Тэгээ за ингээд бодоод үзэх юм бол Америкчууд Ираныг бөмбөгтнө гэх юм бол өмнө тулсан бөмбөгцсөн. Израильтай хамтран. Үр дүн гарсангүй. Израильчууд бууж өгсөнгүй. За тэгээ одоо дахиад бөмбөгдөх юм бол ерөнхийдөө яг адилхан. Тэгээ Иранчууд дахиад бууж өгөхгүй. За Иранчууд хариу байр. Тэгээ хариу байр нь юу гэсэн үг юм бэ гэх юм бол Сауди Арабыг бөмбөгтөн, нефтний хоолой бөмбөгтөн, Strait of Hormuz бүр удаан хугацаагаар хаагдсан даатгалын компани бүр айн. Тэгээд ер нь бол энэ Strait of Hormuz дэлхийн зах зээл дээр нефт, газны асуудал ерөнхийдөө илүү хурц болно. За тэгээ ингээд хараад үзэх юм бол ер нь бол нефт дахиад жоохон sideways consolidation явах. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ дээшээ явах хаа хүртэл явах юм бэ гэх юм бол магадгүй 140 магадaltaй. Тэгээ баттай юм ерөөхдөө хааж байх уу? Баттай юмны нэг нь юу юм бэ гэх юм бол энэ евро бас ер нь таад ингэ харж байгаа юм бол урт хугацааны нэлээд тэ consolidation хийж байгаа. Тренд нь ерөөхдөө эргэж байна. Тэгээд ер нь бол ингээ доошоо явж байна. Тэгээ хаа хүртэл явах магадaltaй юм бэ гэх юм бол 1 мег хүртэл. Тэгээд ер нь бол энэ жил ирэх жил би өөрөө олон $100,000 хаанаас олох төлөвлөгөөтэй байгаа юм бэ гэх юм бол энэс Еврогийн уналтаас. Тийм учраас хэдүүлээ энэ EOS 5 хөрөнгө олт хийсэн EOS 5 ерөнхийдөө айгүй хөрхэн ингээд дэш явж байна.
base information харагдаж байгаа. Тэгээд тэгээ EOS 5 дээр ер нь бол аюу хөөрхөн base information харагдаж байгаа higher low. Тэгээд ер нь бол ингээд дэш явж байгаа тийм учраас энэ дээр нэг санаа зовсон юм. Миний хувьд бол байхгүй. За тэгээ Буда, Эрдэнэ шиш, Буда эдгээр бүгдээр ингээд дэш өсөж байна. За манай BCI жоохон завсарлага авж байгаа. Та бүхэн харж байгаа бол энэ channel-аар ингээд дэш явж байна. RSI ер нь бол тэгээ 49 дээр ирсэн байгаа. Тийм учраас өнөөдөр хэдүүлээ баг зэрэг энэ BCI-г нэмж байгаа. Тэгээ BCI маань энэ 50-day 50 хоногийн moving average буюу түүнээс доош гараад ирэх юм бол хэдүүлээ нэмж аавна. Тэгээд маш олон юм тодорхой бус. Гэхдээ ирэх 1, 2, 3 жилийн хугацаанд юу маш тодорхой юм бэ гэх юм бол мөнгө хэвлэгдэнэ. Commodity илүү үнэтэй болно, нефт илүү үнэтэй болно, түүхий илүү үнэтэй болно, хүнсний бүтээгдэхүүн илүү үнэтэй болно. Яг гэх юм бол мөнгө хэвлэгдэж байгаа, мөнгөний худалдаа авах чадвар нь барсаж байгаа тийм учраас энэ BCI буюу энэ AW1 Bloomberg Commodity Index дээр ерөнхийдөө futures гэх мэт юмыг худалдаж авч байгаа. Европын эдийн засаг хүндэрч байгаа маргааш би Герман Европын эдийн засгийн тухай дахиад нэг нэлийн мэдээлэлтэй контент хийж байгаа. Зүгээр товчхон хэлэхэд энэ жилийн 1 сараас 3 сарын 31-нд хүртэл Герман улсын эдийн засагт 486 мянган ажлын байр байхгүй болсон. Окей. 3 сарын дотор хагас сая хүний ажлын байр байхгүй болсон гэсэн үг. Тэгээд дархан хоттой ингээд харьцуулах юм бол Эрдэнэт хоттой ингээд харьцуулах юм бол хэд дахин олон хүмүүсээр ажлын байрыг болсон байгаа гэсэн үг. Дийлэх ажлын байр хаана байхгүй болсон бэ гэх юм бол хүнд үйлдвэрлэл, автомашины ханган нийлүүлэлт гэх мэт чинь тэгээд ер нь бол Герман улсын татварын орлого ерөөхдөө маш муу тийм учраас хэдүүлээ бас энэ евро дээр шорт явж байгаа. За тэгээ ингээд зах зээл тодорхойгүй тий Америкийн хөрөнгөний зах зээл ингээ өсөлттэй болох магадaltaй харагдаж байна. Энэ Арабын орнуудын дайн үржлэх магадaltaй, инфляц өндөр байх магадaltaй. Тэгээд би бас ингээ бодоод үзсэн. Яагаад дайн болж байх үед? Яагаад нефтийн үн хаш өндөр байх үед? Яагаад хөрөнгөний зах зээл өсөх ёстой юм бэ? Яаж одоо энийг толгойн дотор ингээ багтаах юм бэ? Утга учир нь яг юу юм бэ? Тэгээд бодоод үзсэн. Тэгээд хариулт нь юу юм бэ гэвэл мөнгө хэвлэгдэж байгаа. Тийм. Цаавар Европ бүх орнууд, Хятадууд, Азийн орнууд, Япон, Герман, Их Британи, Франц, тэг хамгийн гол нь Америкчууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол төсвийн алдагдлал янз бүрийн мас санхүүжлэх тул мөнгө хэвлэж байгаа. Цаагаараа маш их бэлэн мөнгө явж байна. Тэгээд тэр бэлэн мөнгө хаашаа явж байгаа юм бэ гэх юм бол хувьцаа хөрөнгөний зах зээл рүү явж байгаа. Тэгээд энэ дүгнэлт нь зөв үгүй юу гэх юм бол эх 2-3 сарын дараа тодорхой болно. Одоогийн байдлаараа энэ тайлбар бол ганцхан одоо болж байгаа процессыг оновчтой тайлбарлах утга учир нь тэр юм байна. За тэгээд та тавт өдрөө сайхан өнгөрүүлээрэ багцын апдейтуудаа багцлууга оруулаарай. Тэгээд бүтэн сайн өдөр эргээд уулзъя. Бай бай.